За өнөөдрийн мөнгөний урсгал хөтөлбөрт бид Монгол банкны мөнгөний орлого судалгааны газрын захирал Ургамал Сувдтай за өнөөдрийнхөө одоо Монгол банкнаас танилцуулсан мөнгөний орлогын хорооны шийдвэрийн одоо эргэн тойронд асуудлаар ярилцах гэж байна. За хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа. Тэгэхээр өнөөдөр Монгол банк бол за ер нь одоо удаан хугацаанд одоо өндөр түвшинд явсан бодлогын хүү тий инфляц за энэ үзүүлэлт яг яах нь вэ гэдэг асуудал дээр бол тодорхой хариултыг өглөө. За гэхдээ бас нэг асуумаар одоо үлдсэн зүйл нь ер нь яагаад бодлогын хүү одоо юу гэдэг инфляц 2.20-тай тоо руу орсон бахад өнөөдрийн энэ түвшинд үлдвэ гэдэг асуудал байлаа. Тэгэхээр энэ дээр та эхлээд одоо хариултаа өгвөл. За баярлалаа. Ерөнхийдөө оны эхний 2 сард инфляц буураад зорилттой интервалд орж ирээд 6.5 руу ирсэн. Тэрний дараагаар одоо гинтийн одоо ойрох томтод үүссэн зөрчилдөөний улмаас газрын тосны үн өссөн, үүний нөлөөгөөр бол дотоодын шалтгааны үн өссөн, за нөгөө талаас нь махны үн өссөн. Эдгээр одоо нийлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөөгөөр сүүлийн 2 сарын дотор 4.1 хувиар бол инфляц өсөж байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол инфляц маань ингээд богино хугацаанд урьдчилан харах боломжгүй юм хүчин зүйлсийн нөлөөллөөр төр зүрийн шинжтэйгээр өсчлөө гэж бол ерөөдөө бол харж байна. Тэгэхээр нөгөө талд нь одоо эрэлтийн шалтгаантай инфляцийг бол бид нэр суур инфляц гэдэг үзүүлэлтээр бас өөрсдийнхөө шинжилгээнд бол хэмжиж явдаг. Тэгээ бодлогынхаа шийдвэр гаргахад бол тэрийг ашигладаг. Тэгээ бидний тооцож байгаа суур инфляцийн тооцоололоор бол ерөнхийдөө одоо бол суур инфляц 5.7-8% таа бол явж байгаа. Тэгэхээр энэ нь харьцангуй бас зорилтынхаа орчимд байж байна. Цаашдаа суур инфляцийн маань төлөв бол сүүлийн хагас руу бол бас баг зэрэг алгуур нэмэгдэх юм төлөвтэй бол байна. Гол суур инфляцийг нэмэгдүүлэх хүчин зүйлс юу юм бэ гэхээр саяын нөгөө нийлтийн шалтгаантай хүчин зүйлсийн 2 дахь үеийн нөлөө бол сүүлийн хагас руу бол орж ирнэ. Ялангуяа импортын үнийн өсөлтүүд бас эрх эрсдэлтэй байна. За шатгууны үнийн өсөлт дотоод бараа бүтээгдэхүүнүүд рүү шингэх тэр нь тусгах энэ эрсдлүүд бол байж байгаа. Дээрэс нь бол зарим одоо нөгөө төрийн зохицолтой бараа бүтээгдэхүүнүүд бол өсөж байгаа. Өөрөөр хэлбэл цэцлэгаан дулааны бол бага хэмжээгээр өсөж байна. Дээрэс нь 8 сард бол боловсролын үнийг бол бид нар бас нэлээдгүй хувиар өснө гэж өөрсдөө төсөөлд аваад үзсэн. Тэгэхээр эдгээрийн нийлбэр нөлөөгөөр одоо суур инфляц маань бол одоогийнхоо 5.7%-аас өсөөд 8.4 орчим хувь руу оны эцэст бол хүрэхээр хамгийн өндөр түвшин нь байгаа. За тэгэхээр ерөнхийдөө л өссөн ч гэсэн одоо бидний зорилтын орчимд бол хадгалагдахаар байна гэж бол бид нар бол харж байна. За нөгөө талаас нь одоо энэ 11% төрсэн инфляц маань бол одоо махны үнийн өсөлт бол дийлэн хэсгийг нь бол тайлбарлаж байна. Ялангуяа 5 сарыг. За 6 сар, 7 сар ч гэсэн махны үнийн өсөлт үргэлжлэн одоо инфляцийн дийлэн хэсгийг тайлбарласан хэвээр байхаар байгаа. За 8 сараас эхлээд яг махны нийлүүлэлт нэмэгдэн одоо ерөнхийдөө бол зуншлага бас гайгүй болох юм төлөвтэй болж байгаа. Тэгээд махны нийлүүлэлт нэмэгдэн, за ногооны нийлүүлэлт гэсэн нэмэгдэн. Энэ утгаар нь харах юм бол 8 сараас л инфляци эрт сулраад одоо өсөлтийн хурд нь бол өсөлтөнд зогсоод одоо буурах энэ төлбөрөөгөө орно гэсэн төсөөлтөй байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол банк эрэлт олон нийлүүлэлтийн шалтгаантай инфляц аль алин дээр нь огцом өсөлт одоохондоо бол гарахгүй оны эцсээр одоо эрэлтийн шалтгаантай инфляц дээр өсөлт гарна гэж харж байна. Тийм. Тэгэхээр яг нэгэнд нийлүүлэлтийн шалтгаантай инфляц одоо нөгөө өсөлтийн дийлэн хэсгийг сүүлийн саруудын дийлэн хэсгийг тайлбарлаж байгаа. Тэгээ энэ маань бол зуны саруудаас эхлээд буцаад одоо буурах энэ төлбөрөөгөө очих гэж байгаа учраас бид нар бол нийлтийн шалтгаантай инфляцаар мөнгөний бодлогоор хариулт үзүүлэх зайлшгүй шаардлагагүй гэж бол харж байгаа гэсэн үг. Яг уу одоогийн байгаа 12% хүүгийн түвшинийг одоо хэр зах зээлд үр нөлөө үзүүлсэн бэ гэдээ бас нөө харьцуулаад харах юм бол за мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг харах юм бол сүүлийн 3 сар бол ингээд алгуур өссөн. Тэгээ өсөлтийн хурд нь эргээд одоо эрчимцэн юм үзүүлэлттэй аваад байна. Тэгэхээр энэ дээр та бүхэн яг одоогийн байгаа бодлогын хүүгийн 12% түвшний үр нөлөөг яг ямар байна гэж харж байна. Зах зээл дээр хэр хангалттай хэмжээний урьдчилан таамаглах боломжтой одоо нөлөөг үзүүлж байна гэж харж байна. Тийм. Тэгэхээр мөнгөний бодлогын арга хэлбэр маань болохоор бит хэмжээнд дээр биш, үнэн дээр бол хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүгээр дамжиж бид нар бол бодлогын одоо бодлогоо бол хэрэгжүүлж байгаа гэсэн үг.
Тэгэхээр бодлогын хүү маань болохоор инфляцийг одоо эцсийн үр дүн нь бууруулах юм зорилготой. Гэхдээ мэдээж хэрэг банкны хадгалан зээлийн хүүгээр дамжаад хэрэглээ, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн зээлээр дамжуулж энэ одоо дотоод эдийн засгийнхаа эрэлтийг бууруулах, түүнийхээ үр дүн дээр инфляцийг бууруулах ийм дамжих нөлөөг үзүүлж байгаа гэсэн. За өнгөрсөн жил гарны хугацаанд бол бодлогын хөө бол 12% дээр байгаа. Тэгэхээр бол инфляц өндөр байсан нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол болохоор төсвийн тэлэх бодлого зардал бол нэлээд тэлсэн. Дээрэс нь эмч одоо эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин нэмэх шийдвэрийг бол өнгөрсөн намар бол их хурл гаргасан. Үүний нөлөөллөөр бол бид нар бодлогын хөөгээ бууруулах орон зай бол нэлээдгүй буурсан. Тийм болохоор бид нар бодлогын хөөгээ яг бууруулах нөхцөл бүрдэнгүүд төсвийн тэлэлт эсвэл цалингийн өсөлт тохиогоод байсан учраас бид нар бодлогын хөөг бууруулах шийдвэрүүд дандаа хойшлуулж явсан. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь энэ үнийн цалингийн өсөлттэй холбоотойгоор бид нар оны 1-р сард бол макро зохистой бодлого арга хэмжээг авсан урьдчилж үнийн үр дүнд бол цалингийн өсөлтөөс хамаарсан зээлийн өсөлтийг бол бид нар ерөөхдөө зогсоогоод чадсан байна. Дээрээс нь хэрэглээний импортыг бол бид нар тодорхой түвшинд бууруулсан. Ийм нөлөөтэй байгаа нь өөрөө инфляцийг бууруулах нөлөөллийг бол үзүүлж байна. Эрэлтийн шалтгаантай инфляцийг. За нөгөө талаас нь эрэлт талаасаа ингээд эдийн засгийн өсөлт талаас нь харах юм бол одоо эдийн засгийн өсөлт нэгдүгээр үйлрэлт бол $9 гарсан. За үүний 6.1% нь уулуурхатай холбоотой тээврийн салбар бол тайлбарлаж байгаа. За тэгээд уулуурхаан бус салбар болохоор ер нь өсөлт нь маш тархан байна. Өөрөөр хэлэх юм бол аж үйлдвэрийн салбар байна. Үйлчилгээний салбарт өсөлт бол нэлээд сул бага түвшинд байгаа. Даалгын худалдааны салбар багшлалцтай явж байгаа чинь тий. Тэгэхээр ерөнхийдөө бол уулуурхаан бус салбарын өсөлт бага байгаа нь нөгөө талаасаа эрэлт бага байх юм нөлөөлөл үзүүлж байгаа. Нийлүүл талаас нь харах юм бол за яг одоо ингээд 12% инфляцийн түвшинд бол мэдээж одоо таны хэлж байгаагаар те зээлийн хүү, хадгаламжийн хүү гэдэг энүүгээр дамжаад энэ сувгуудаараа дамжаад зах зээлд бол нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ оны одоо сүүлээр болвол за төрийн албаагчдын цалингийн нэмэгдэлтэй зэрэгцээд та түрүүн бас дурдлаа те боловсролын үйлчилгээний салбар дээр бол тодорхой хэмжээний одоо өсөлтүүд гарч магадгүй. Өөрөөр хэлэх юм бол үнийн өсөлт яг энэ бүлэг дээр гарч магадгүй гэсэн юм хүлээлт байгаад ах шүү. Тэгэхээр оны 2 дугаар хагасыг аваад үзэх юм бол эдийн засгийн идэвхжлийг одоо сайжруулах талаас та бүхэн ямар бодлогын арга хэмжээ авах вэ? За жишээ нь өнөөдөр бол мэдээж нөө бодлогын үгээр дамжуулаад хэрэглээ хөрөнгө оруулалт зээлтэй харьцангуй хэмэгдсэн байж байна. Тэгэхээр ер нь цаашдаа бизнесийн эдийн засгийн одоо идэвхжлийг нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж харж байна? Тэгэхээр инфляцийн одоогийн төлөв маань ерөнхийдөө зорилтоос өндөр давцсан дийлэн хэсэг нь яг хүнэлт нэлтийн шалтгаантай хүчин зүйлсээр тайлбарлагдаж байгаа хэдий ч энэ маань ингээд зорилтоосоо давхаар инфляцийг хүлээлтэд нөлөөлөх ийм эрсдэлтэй байдаг учраас бид нар бол одоо бодлогын хөөг бууруулах орон зай бол үндэ бол энэ ондоо бол тохиохооргүй байгаа. Тэгэхээр бид нар ядаж одоо эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хөөгээ аль болох бага хэмжээгээр өсгөх, зайлшгүй тохиолдолд өсгөх ийм одоо анализ шинжилгээг бол хийж байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа бол эдийн засгийн өсөлт маань сул байгаа. Эрэлтийн шалтгаантай инфляц нь бага байгаа учраас бид нар бас бодлогоо өсгөхгүй байх нэг бас нөхцөл бол бүрдэж байна. 2 дугаар нэг шалтгаан нь болохоор хүлээлт маань бол ерөөдөө хүлээлтийн судалгаагаар өмнөх судалгаагаар бол харьцангуй бас доктортой байсан учраас бид нар инфляцийнхаа бодлогоо хөг өсгөхгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Хэрвээ бид нар бодлогоо эдийн засгийн өсөлтөд нэмэгдүүлнэ гэдээ бодлогоо хөөгээ бууруулах юм бол нөгөө өндөр байгаа инфляцаа хүлээлтээр бүр улам хөргөх ийм эрсдэлтэй гэсэн үг. Яг энэ мөнгөний одлогын мэдээлэл дээр ингэсэн байна. Энэ удаагийн мөнгөний одлогын одоо хорооны хурлаар бодлогын өгөх хэвээр хадгалах шийдвэр гаргасан инфляцийг 2027 оноос одоо зорилтод одоо интервалд хүргэх за докторжуулах төв банкны зорилттой нийцтэй байна гэсэн юм үг өгүүлбэр явж байна. Энэ бас нэлээд анхаарал татж байна л да. Өөрөлдөх юм бол макро эдийн засгийн доктортой байдлыг дэмжихэд бас энэ удаагийн шийдвэр нь одоо чиглэж байна гэж байна. Тэгэхээр 27 оноос ерөнхийдөө та бүхний төсөөлөл одоогийн байгаа төлөв харьцангуй сайжрахаар байна гэж ойлгож болох уу? Ер нь бол одоогийн энэ нөгөө саяын 3 сар одоо 4 сараас эхлээд биднэрт мэдрэгдсэн энэ нээлттэй шалтгаантай үнийн өсөлтүүд маань эх оны одоо 2 дугаар улирлаас эхлээд нөлөө нөлөөлөд инфляц одоо буцаад буурах ийм төлөв бол бидний төсөөллөөр бол гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц маань одоо эх оны одоо дунд гэхэд зорилттой интервал руу орж ирнэ гэсэн үг ээ. Тэгэхээр бид нар тэр болтол ерөнхийдөө бол энэ үнийн өсөлтийг бол төр зүрийн шинжтэй ийм өсөлтүүд байна гэж харж байна. Гэхдээ мэдээж эргэн дээр бол олон одоо
нэмэгдүүлэгч эрсдэл байна, бууруулагч эрсдэл байгаа. Тэгэхээр бид нар бол тодорхой хэмжээний таамаглалт нөхцлүүдээр үндэслээд энэ төсөөллүүдийг хийгээс бодлогын шинжилгээ хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр таамаглалт нөхцлүүд маань өөрчлөгдөх тохиолдолд мэдээж яриг бидний төсөөлөл өөрчлөгдөн бодлогын шийдвэрүүд бас өөрчлөгдөх юм бол боломжтой бол бас боломжтой. Цаг агаарын болон геополитикийн нөхцөл байдлаас нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн цаашдын төлөв хамаарна гэж байна. За гадаад зах зээл бол мэдээж тодорхойгүй байгаа. Энэ хэсгийг тусдаа орхиё гэж бодоход одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн одоо 2027 оны төсвийн төслийг ерөөхдөө боловсруулахын үйл явц процесс бол хэдийнэ эхэлсэн байж байна. За Монгол банк бол одоо төсвийн бодлоготой байнга одоо бодлогоо уялдуулах шаардлагатай гэдэг зөвлөмжийг бүх одоо эдийн засгч нартай бүх институцийн зүгээс өгж идэг. Тэгэхээр яг одоо та бүхний хэлэх одоо зөвлөмж ч гэдэг юм уу те засгийн газарт өгж байгаа хамтран ажиллах чиглэл яг юу байна? 27 оны төсвүүдээр анхаарах та бүхний одоо бодлогын орон зайгаа хэрэгжүүлэхдээ цаашдаа эдийн засгийн идэвхжлийг хангахад одоо чиглэсэн энэ бодлогын дэмжлэг юу байх вэ? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол нийлтийн шалтгаантай инфляц бол эх оны эхний хагас хүртэл нь өндөр түвшинд явахны алгуур буурна. Гэтэ тэр маань ингээл шууд огцон буурах бол төсөөлгүй байна. 20-дугаарт нь нийлтийн эрэлтийн шалтгаантай инфляцийг хэрвээ төсөв маань хэрвээ тэлэх юм бол 27 оны эхнээс эрэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүлээд нөгөө буурах чаа инфляцийг маань буцаагаад өсгөх юм эрсдэл бол байгаа. Тэгэхээр инфляцийг зорилттой түвшин рүү аваачих. За иргэдийн орлогын бодит худалдаа авах чадварыг хадгалахын тулд бид нар эрэлтийн шалтгаантай инфляцаа бол одоо аль болох нэмэгдүүлэхгүй байх чиглэлд бол анхаарах шаардлагатай байгаа. Хэрвээ эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх төсөөлөлтөй болоод иргэдийн хүлээлт нэмэгдэх тохиолдолд бол бид нар бодлогоо өсгөхөөс өөр сонголтгүй болчих гээд байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө талдаа одоо зээлийн хүүг өсгөх, за дээрэс нь хувийн секторын хөрөнгө оруулалтыг бууруулах, үйлдвэрлэлт сөргөнлөөтэй ийм одоо хүчин зүйл болох гээд байгаа маа. Тэгэхээр эрэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүлэх хамгийн том хүчин зүйлс бол мэдээж хэрэг одоо төсвийн зардлын тэлбэл байгаа л та. Тэгэхээр бол мэдээж хэрэг одоогийн одоо төсвийн доктортой байдлын тухай хуулийн одоо хязгаар байгаа шүү дээ. Төсвийн зар алдагдлыг 2% асах 2% барина гэсэн. Энэ хязгаартай бариад төсвөө одоо хийх. За дээрэс нь орлогоо бодиттой төлөвлөлөөд зарлаа хэтгэлэхгүй байх нь бол мэдээж хэрэг одоо инфляцийн эрэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүлэхгүй байхад бол хамгийн чухал нөлөөтэй гарч байгаа. Энэ дээр та бүхэн одоо шинэ тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн тухай асуудлыг одоо хэдийнэ яриад эхэлсэн байж байна. За хувь хүний орлогын албан татварыг бууруулнаа гэд ярьж байна те. Тэгэхээр энэ бүх одоо хүчин зүйлсийг юу н харгалзаж үзсэн үү? Энэ дээр одоо төсвийн урсгал зарлыг тэлэх чиглэлд эдгээр асуудлууд бол яалтчгүй ороод ирнэ. Тэгэхээр энэ дээр та бүхэн яг ямар одоо чиглэлтэй ажиллаж байгаа вэ? Бид нар бол ерөнхийдөө төсөвтэй холбоотой шинжилгээгээ бол төсвийн дунд хүрээний хүрээ. За дээрс нь төсвийн төгсгөл байдлын тухай хуулийн хязгаарлалтууд, за орлого талын нь бол өөрсдийнхөө эдийн засгийн өсөлтийн төсөөллүүд дээр суурилжуул хийдгээ. Тэгэхээр бол одоогоор одоо энэ их хурал дээр хилцэгдэж байгаа зарим хуулийн багц хуулийн төслүүд сайхан батлагдсан одоо татврын багц хууль, за тэтгэврийн шинжилтэй холбоотой энэ хуулийн өөрчлөлтүүдийг бол бид нар бол бодлогын шинжилгээнд бол одоогоор бол оруулаагүй байгаа. Тий. Одоо тэтгэврийн шинжилтэй холбоотой багц хуулийн өөрчлөлтүүдийг бол бид нар бол тусгаагүй бас нарийн мэдээлэл нь бол аваагүй байгаа гэсэн үг. За өнөөдөр урьдлах хүлээн авч төстүүдэд хүрэлцээрсэн танд маш баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа.